цэвэршилтийн процессээс болоод нөгөө шээс задгаарлын шинж тэмдгүүд явагдаж эхэлдэг байхгүй юу. За одоо жишээ нь шээс задгаарл гэл тэгэхээр юу гэхээр одоо шинж тэмдэг нь ойрхон шээс хүрэх, дутуу шээс юм шиг санагдах ч юм уу, шүн босоо шээх, гинэ шээс хүрэх, ханиач найтагаар шээс тусах ч юм уу. Иймэрхүү байдлуудаас бол шалтгаал ер нь бол явагддаг. Гэхдээ одоо юу гэдэг эдгээр дурдж байгаа шинж тэмдгүүд нь бүгд илэрдэг гэсэн үг шүү дээ. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио өндөр үсгийд подкастын энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. За Хөгтөнгөр радиогийн хөтлөгчид Туул Айманаар 7 хоног болгон шинэ дугаарыг та бүхэнд хүргэдэг. За өнөөдрийн сонгож авсан сэдв эмэгтэйчүүдтэй холбоотой. За тэр тусмаа эмэгтэйчүүдийн цэвэршилт болоод нөхөн сэргийн хэмжилгээний талаар ярилцгаар сэдвээ тохирсон. Туулда болон зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За сайхан хаваржиж байна уу? За тэгээд өнөөдөр бид нар чинь нөхөн сэргийг сэргээн засах тал руугаа эмэгтэйчүүдийн ярилцсан энэ сэдвийн хүрээнд ярилцсан гэж байгаа шүү дээ тий. Бид нарыг тойрсон да ялангуяа 35-аас дээш насныхан гэж хэлвэл зүгээр байх. Бараг 40-оос ч дээш гэж хэлж бас болох байх. 40-оос дээш насныханд хэл. Биднэрт сэргээн засах гэдэг үг их сонин сонсогдож байна. Тэгэхээр сэргээн засах гэдэг хүрээнд зөвхөн эмэгтэйчүүд талдаа тайлбарлаж өгөөч. Ямар одоо сэргээн засах эмчилгээнүүд ордгийн. Бид нар бол мэддэг штэ гэмтэл гэвэл сэргээн засах байдаг. За харуултын дараах сэргээн засах байдаг гэд энийг бол мэдээд байна. Харин эмэгтэйчүүд талдаа сэргээн засах гэвэл ямар үйлчилгээнүүд ордгийн болов. Энэ талаар яриага эхлэе. За ерөнхий эмэгтэйчүүд талын сэргээн засах одоо нөхөн сэргэх эмчилгээнүүд гэдэг нь одоо үе шатаасаа хамаарад одоо юу гэдэг дөрвөн зэрэг яригддаг. За дөрв болоод ирэхээр мэс заслын заалт болчдөг. За мэс заслаас өмнөх буюу 3 дугаар зэрэг хүртэл ерөнхий бол эмэгтэйчүүдийн нөхөн сэргэх чиглэлийн эмчилгээнүүдийг хийлгэж болдог. За одоо олон улсад хийгдэж байгаа эмчилгээнүүд нь бол ерөнхий аппаратын эмчилгээнүүд байж болдог. Нам давтамжийн гэрзээр ерөнхий одоо эмэгтэйчүүдийн булчин чангалах төрлөөр эмчилгээ хийгддэг гэсэн. За энэ эмчилгээний яадын гэхээр ерөнхий одоо арц гэролын булчин руу чиглээд одоо тэр хэсгийн булчин чангалж өгөх тал руугаа ер нь л сэргээгдэж хийгддэг. Подкаст дөнгөж эхэлж байгаа болохоор өндөр үсгийт гэдэг ихэвчлэн эмэгтэйчүүд сэдв ярьдаг. Энэ удаад яг эрэгтэйчүүд сонсож эхэлж байгаа бол анхааруулж хэлээ. Илүү эмэгтэйлэг, илүү одоо юу гэдгийг эмэгтэйчүүдийн дотоод асуудал руу хандсан сэдв ярьж байгаа болохоор яг ингээ үргэлжлүүлэх үгүйгээ бас өөртөө шийдээрээ. Холдоорой гэж нүг гэж бодлоо. Яг өөртөө ингээд шийдээд үргэлжлүүлээд мэдээж сонсож болно. За тэгэхээр цэвэршилтийн асуудал байна. Одоо миний уншиж ирснээр эмэгтэйчүүд төрөлхийн өндгийн эсийн нөөцтэй төрдөг гэдэг. За тэр нөөц нь шахагдаад дуусахад одоо юу гэдгийг 30 нас, 40 нас, 50 нас, 60 нас үүнээс шалтгааллахгүйгээр наснаа шалтгааллахгүйгээр цэвэршдэг гэж бас яриад байдаг. Одоо нөгөө баруун зүүн өндгөвч гэдэг ингээд тус нь бас нөөцийн тодорхойлоод байдаг штеп. Бас дээрэс нь цэвэршилт залуучаад байна гэдэг. Энэ нь үнэхээр залуучаад байгаа мó? Одоо нэг орчин техник технологи хөгжөөд мэдээлэл солилцоо их болоод залуу цэвэршиж байгаа хүмүүсийг хуучин мэдэхгүй байгаад одоо мэдэгдээд байна уу? За ерөнхий цэвэршилт гэдэг ойлголтоо хэдүүлээ яриул зөв баг. За цэвэршилт гэдэг нь болохоор одоо юу гэхээр өндгөвчний хэвийн үйл ажиллагаа одоо буурах, өндгөөсийн нөөцийн тоо багасгах, за нэгсэндээ нөхөн үржихгүй насны одоо хамгийн сүүлийн шат гэж явагддаг. Энэ бол одоо физиологийн өөрчлөлт буюу эмэгтэй хүн болгон одоо ерөнхийдөө бол даван туулдаг нэг үе шат гэж ерөнхийдөө бол явагддаг. За өндгөөсийн нөөц яагаад чухал вэ гэхээр одоо нэгсэндээ үр тогтолт бий болох, үр хөврөл явагдах, одоо нэгсэндээ хүүхдээ бий болох зүйлүүд дээр яригддаг учраас бол өндгөөсийн нөөц гэдэг бол одоо тоо, чанар гэдэг байдлуудаараа бол чухал гэсэн. Цэвэршилт хэдэн наснаас эхэлдэг гэж үздэг юм бол? За цэвэршилт өөрөө бас үе шатаар
яригдж явагддаг. За ерөнхий бол одоо Монгол эмэгтэйчүүдийн дундад цэвэршилтийн нас бол 47-оос 49 нас. За одоо ерөнхий сүүлд хийгдэт байгаа судалгаагаар бол нэлээд хойшлогдоод 51 нас хүртэл бол яригдж байгаа. Тэгвэл бол цэвэршилтийн одоо юу гэдэг нөлөөлдөг хүчин зүйл тухайн хүний биеийн онцлогуудаас хамаарат бол цэвэршилт явагдана гэсэн үг. За энэ бол ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг. Ерөнхийдөө бол одоо эхээс төрсэн цагаас ахуулаад бол одоо юу гэдэг өндгийсийн нөөцтэй төрдөг гэсэн үг байхгүй юу. За тэгэнгүүт тэр яах юм гэхээр ээж нь их ч юм уу одоо юу гэдэг удамшлаараа өндгийсийн нөөц багтай байвал одоо тэрийг бол дагдаг гэсэн үг. За сүүлийн үед ерөнхийдөө яагаад хойшлогдоод ч юм уу эрт болоод байна гэж яригдж байгаа нь одоо юу гэдэг тухайн хүмүүсийн амьдарч байгаа орчин нөхцөл гэдэг зүйлүүд бас нөлөөлж эхэлж байгаа гэсэн үг. Стресс одоо юу гэдэг өөрсдийнхөө дуртай ажлуудыг хийдэг болсноос ахуулаад тасгал хөдөлгөөнд эрүүл зөв хооллолт гэд иймэрхүү зүйлүүдийг одоо яах юм гэхээр арай өөрчлөгдснөөс болоод цэвэршилт бол хожуу явагдах шалтгаан бол бас байгаа гэсэн үг. За эрт яагаад явагдаж гинүү гэдэг бол ерөөсөө л удамшил байж болно гэсэн үг. Энэ цэвэршилт нь тэгээд хэр удаан үргэлжилдэг вэ? За ойролцоогоор бол ер нь бол за 7-оос 15 орчим жил. Одоо тэр чинь үе шатаас хамаарат эрт цэвэршилт гэдэг нь одоо юу гэх юм гэхээр 40-оос өмнө насанд цэвэршиж эхлэгч гэдэг ч юм уу. Тиймэрхүү байж болно. За ерөнхий хэвийн үедээ бол ойролцоогоор 45 орчим наснд бол цэвэршилт бол явагдаж болно. За тэгэнгүүт цэвэршилт одоо хожуу үе гэдэг нь эрт хожуу үе гэж байна. Цэвэршилтийн дараах бүр хожуу үе гэж бол яригддаг гэсэн үг. Тэгээд тэр бол тухайн үе шатуудаас хамаарат тухайн хүний онцлогоос хамаарат эмчилгээнүүд хийгдээд явж болдог. 30-аад насны эмэгтэйчүүд биднийг сонсч ялаа гэж бодъё. За сарын тэмдэг нь бол тогтмол хугацаанд ирээд, тогтмол хэмжээтэй ирээд мөчлөг алдагдаагүй байгаа тохиолдолд цэвэршилтэнд ингээ ахтар санаа зовхгүй байж болох уу? 30-аад 40-аад насныхан сонсож байгаад сарын тэмдэг жирэмсэн болсноос бусдаар алдагдаад хэмжээ нь багасаад ядгийн нэг бид өөрчлөлт гараад байвал цэвэршилтийн шинж тэмдэг илэрч ийн гэж бодоод эмнэлэгт хандъя шүү, шинжилгээ өгье шүү, нөөцөө тодорхойлуулъя шүү гэсэн ийм шинж тэмдгүүд байх уу? Ерөнхий мэдээж. За мэдээж бол байна. За ерөнхийдөө бол одоо юу гэх юм гэхээр биений юм хэвэн явж байгаа, мөчлөг хэвэн байгаа. За энэ үед бол ерөнхийдөө бол цэвэршилтийн процесс болоогүй байна. Хэвэн явагдаж байна гэж бол үзнэ. За ямар үед ер нь бол цэвэршилт гэж үзээд байгаа юм гэхээр тунгуудын 1 жилийн хугацаанд юм уу 12 сарын хугацаанд огт биений мүзэгдэхгүй байх эрх тохиолдолд бол цэвэршилт ерөнхий эхэлсэн байна гэж бол ер нь бол үздэг. За ерөнхий одоо биений юм алдагдлаа, мөчлөг алдагдлаа, за цусны хэмжээ багаслаа ч гэдэг юм уу. За энэ бол цэвэршилтийн үед явагдаад байгаа. Ямар шинж тэмдгүүд илэрч болох юм гэхээр за дааврууд одоо багасах, за тэгэнгүүтээ сэтгэл санаанд өөрчлөлт гарах, за хүмүүсийн сайн мэддгээр бол одоо өөрт нь илэрж байгаа биеийн шинжүүд бол хөлрөх ч юм уу иймэрхүү байж бас болдог. За өөрөөр яадаг гэхээр судасныхаа хатуурах зүйлүүд бас болдог. За артерийн дараалт ихсэж болдог, багасж болдог. Энэ бол тухайн хүний биеийн онцлог, физиологоос бол илүү шалтгаалдаг гэсэн үг. За тэгээд сэтгэл санааны өөрчлөлтүүд гэх байдлуудаар бол шинж тэмдгүүд илэрч болдог. Энэ даавар гэж ярьж штэ тий. Энэ ерөөсө даавартай их холбоотой юм байлаа угаасаа тий. Тэгэхээр 35-аас дээш насны эмэгтэйчүүд төрөх боллоо гэж үзье. Гэтэл тэд нэр мэдээж дааврын өөрчлөлтөнд орно. Гэтэл энийг цэвэршилтүү эсвэл дааврын өөрчлөлтөнд зүгээр ороод байна уу гэдгээ юугаар ялгаж болох вэ? Заавал эмчэд үзүүлэх үү эсвэл эхний шинж тэмдгээр нь ялгаж болох уу? За ер нь бол эмчэд үзүүлэх хэрэгтэй, мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо юу гэдэг зөвхөн асуумжийн аргаар ч юм уу тодруулаад энийг бол цэвэршилт явагдаж байна. За өндгөвчний нөөц багасж байна гэж үздэггүй. Заавал одоо юу гэдэг нарийн лаборатори шинжилгээний аргуудаар бол заавал цуснд одоо шинжилгээ авч иж бол тэрийг тодруулдаг гэсэн үг. Тэгжиж одоо тэр хүнд тохирсон эмчилгээ нүүдийг зөвлөдөг. Тэрнээс бол одоо юу гэдэг энэ өндгөвчний үйл ажиллагаанд сайн гинэ, энэ одоо юу гэдэг цэвэршилтийг хойшлуулдаг гинэ, энэ даавартай бэлтгэл сайн гэх байдлаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нэрээ эмэгтэйчүүдийн дунд яг ийм ойлголт байгаад байдаг. 30 эдэн настай ингээд цэвэршээд 2-3 жил болж ийн гэд нэг эмэгтэй хэлдэг. Нөгөөдүүл нь арай болоогүй байна да. Би нэг юм хэрэглэж үзсэн чи энийг нэг хэрэглэж үзээч ингээд миний биений юм саатж жагаад ирсэн гэд өөр хоорондоо зөвлөгөө өгдөг штэ. Нэрээ
Одоо ингээ хар ухаанаар танисаа хэлж байгаагаар эмэгтэй хүн төрөлхийн нөөцтэй төрчөөд түүнийг нөөцийг дахин нөхөн төлжүүлэх байдаг юм уу? Дахиж одоо биений юм ирүүлэх юм байдаг юм уу? Энэ зүгээр өөр шалтгаантай биений юм төр саата тэр хүнийх ирснийг ингээ биений юм дахиад ирчлээ, өндгийн эсийн нөөцөө төлжүүлчлээч гэдэг юм уу? Ингэж яриад байна уу? Ингэх бол ер нь бол боломжгүй. За одоо нэг гэсэндээ биений юм ирэх болгоноор өндгөөсийн тоо нөөц багасч идэг гэсэн үг. За тэр тусмаа 35-аас дээш наснд бол бүр илүү буурж за тэгээд 40 наснаас илүү ерөнхийдөө бол дахин буураад ер нь бол цэвэршилтийн үе шат руу явж эхэлдэг гэж үздэг байхгүй. За тэнгуут энэ дээр нөлөөлж байгаа зүйл нь юу юм гэхээр тухайн хүний биеийн онцлог, физиологиуд өөр учраас одоо юу гэдэг өндөвчний нөөц одоо эс тоо чанар хүртэл өөр учраас тэр бол одоо юу гэдэг тухайн хүн заавал шинжилгээ өгж шийддэг асуудал тэрнээс одоо юу гэдэг нэг найз нь зөвлөөд нөгөөтгийнхөө хэлсээр уудаг төрлийн зүйл бол биш. За мэдээж даавартай бэлтгэлийг одоо хэтрүүлэн хэрэглэвэл бас хорт суршил ихтэй одоо юу гэдэг хорт авдрууд руу хүртэл одоо юу гэдэг хүндэрч бас болдог төрлийн байхгүй. Тийм учраас заавал нарийн мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй. Ерөнхийдөө үзлэг зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд нарийн мэрэгжлийн эмч үзээд танд даавартай бэлтгэл зүгээр юм байна. Эсвэл орлуулах төрлийн бэлтгэл зүгээр юм байна. Одоо сүүлийн үед ер нь бол орлуулах төрлийн хэрэгэлдэг одоо юу гэдэг ургамлын гаралтай бэлтгэлүүд бас байдаг гэсэн үг. Тэрийг зөвлөж өгнө. За тэгээд эсвэл хөнгөн үе дээр одоо нэг эхний үе шатн дээрээ байгаа бол тухайн хүн өөрөө өөртөө анхаарах, хоолтон дээрээ анхаарах, дасгал хөдөлгөөн хийх ч юм уу тиймэрхүү байдлуудаар бол зохицуулна. Тэрнээс бол өндгөөсийн тоо нэмэгдэн, нөөц нэмэгдэн гэдэг зүйл бол ер нь бол байхгүй. Тэр бол биений юмар бол багасж явдаг зүйл байхгүй юу? Цэвэршилтийн анхан шат эхэлсэн гэж бодъё. За тийм эмэгтэйчүүд ерөөсө тоохгүй явж ивэл ямар үр дагавар гарах вэ? Тэгэд хэрвээ цэвэршилтээ мэдсэн эмэгтэйчүүд байлаа гэж бодъё те эхэлчихжээ над дээр гэд энэ үедээ тэгвэл нэгдүгээр тоохгүй байвал яах вэ? Хоёрдугаарт тоогоод ямар эмчилгээ анхан шатандаа хийсэн зүгээр байдаг юм бэ? За ерөнхий анхан шатны эмчилгээнүүд бол ерөнхийдөө амьдралын хэв маягуудыг өөрчлөх хэрэгтэй, эрүүл зөв хооллох хэрэгтэй, тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй байдаг. Нэгсэндээ эстроген даавраар одоо юу гэдэг бодисын солилцооны хам шинжүүд удаашрж, тархалалт явагдаж одоо юу гэдэг ясны сэргэжилтүүд бий болж эстроген дааварт одоо юу гэхээр кальцийн эргэн шимэгдэлтэнд шууд оролцдог төрлийн баггүй. За тэгэхээр ерөнхийдөө бол яах юм гэхээр амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, кальц, Д витамин энэ хэрэглэх, стрессийг бууруулах төрлийн одоо юу гэдэг өөрийнхөө дуртай зүйлүүдийг хоббиг одоо хийх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд дээр бол анхаарах хэрэгтэй гэсэн үг. За ерөнхий одоо юу гэдэг нилээн шинж тэмдэг хурцаар явагдаж байна тий. Ерөнхийдөө бол халууд өгөх, за ерөнхийдөө бол нойр гүйдэх, стрессдэх, ядрах ч юм уу ингээд яг одоо цэвэршилтийн насанд явагддаг тэр зүйлүүд хурцаар явагдаж байвал заавал эмчэд ер нь бол хандах хэрэгтэй, хандаж одоо зөвлөгөө мэдээлэл авч өөрт тохирсон бэлтгэлүүдийг тодорхой хэмжээгээр хэрэглэж бас болдог гэсэн үг. Эстроген даавар гэд ярьж байна те. Эстроген даавар ер нь дутагдахаар бид нар ч айгүй олон дааврууд байгаа юм байлээ шүү дээ. Одоо энэ эстроген даавартай холбоотой ер нь энэ үгийг их сүүлийн үед сонсдог болсон. Хуучин цагт бол бид нар мэдэгчгүй байсан. Энэ даавар дутагдахаар эмэгтэй хүнд одоо эрэгтэйлэг байдалч гэдэг юм уу? Одоо өөр хүн дээрч гэдэг юм уу? Эднэр чинь бүгдээрээ хоорондоо холбоотой шүү дээ. Ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, ус уургахч гэдэг юм уу? Одоо жишээ нь тиймэрхүү шинж тэмдгүүд байдаг уу? За эстроген даавар бол яадаг юм гэхээр ер нь бол эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгах ерөнхий одоо зүйлүүдийг голчилж бүрдүүлж өгдөг гэсэн үг. Арь суйх, хатан байлгах, за гой толгор байлгах ч гэдэг ч юм уу. За эмэгтэйчүүд талыг одоо доод гисгээр одоо өтрээний хэвийн орчин тэнцвэртэй байлгах, барьдаг ч гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдэд нөлөөлдөг гэсэн үг. За тэгэнгүүт цэвэршилтийн процесс дээр яаж байгаа юм гэхээр энэ даавар маань буурчж байгаа. Эстроген даавар болон прогестерон дааврууд маань буурчдаг гэсэн үг. За даавар буурснараа яах юм гэхээр одоо нөгөө хүнд шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлдэг гэсэн үг. За ерөнхийдөө бол одоо юу гэдэг эрэгтэй хүн шиг болох шинж тэмдэг бол тийм ч ажиглагдахгүй. Тэгтээ яах юм гэхээр арсны уян хатан байх, одоо юу гэдэг нөгөө эмэгтэйчүүд талын маань өтрээний орчин хэвийн байх ч гэдэг ч юм уу. Уян хатан чанарууд дээр бол илүү алдагдаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо
биений юм цэвэршилтийг хойшлуулж болохгүй ч гэсэн хэрвээ хэдэн насанд ч бай нэгэнтээ цэвэршилт явагдаад эхэлсэн бол биений юм ингээд зогсцсон бол эргээд энэ даавруудаа нэмэлт бүтээгдэхүүнээр витаминаар ч байдаг юм уу нөхөх талын юм бас байж болох нь шүү дээ. Одоо мэдээж ингээл эмгтээлгүй юм чи хэдэн наснаас ч үл хамааран айтаахан толгор тийм ээ байхыг бодно. Тэгэхээр энийг тунгийн тааруулж юу увал зүгээр вэ? Одоо яг энэ бүтээгдэхүүн гэж хэлэхгүй ч гэсэн нэг иймэрхүү аргууд байдаг шүү. Даавраа ингэж нөхдөг шүү гэсэн юм хэлж өгч болох уу? За энэ дээр бол нөгөө нэг түрүүний яригдчихсэн шинжилгээний төрлүүд бол орж ирнэ гэсэн үг. Эхлээд ер нь бол өндгийцсийн нөөц хэр байгааин. За тэгэхээр тэр болго нөгөө хүн дээр өөр учраас тэгэхээр нөгөө тодорхой хэмжээний одоо юу гэдэг сарын тэмдэгтэй холбоотойгоо уялдуулаад авдаг эмэгтэйчүүдийн шинжилгээнүүд байдаг гэсэн үг. Бэлгийн дааврын шинжилгээнүүд гэж ер нь бол хэлж болно. За тэрийг өгж байгаад эмэгтэйчүүд маань яах юм гэхээр нөгөө эмчээсээ зөвлөгөө аваад заавал орлуулах хэлбэрээр хэрэглэх үү, хэрэглэхгүй байх эсвэл одоо юу гэдэг нь те өөрийнхөө нөгөө амьдралын хэм маяг дээр засаад өөрчлөөд явах уу гэдгүүдээсээ бол шийднэ гэсэн үг. Тэр даавартай юмнуудыг бол юу гэдэг нь заавал одоо юу гэдэг нь толгой дараалан бол энэ нэмийг уух ёстой гэсэн зүйл байдаггүй. Тухайн хүний аль даавраас шалтгаалж одоо юу гэх юм гэхээр эмчилгээг сонгодог гэсэн үг. Тэгэхээр бол хүмүүст одоо юу гэдэг нь сүлжээнийч бай, эми одоо Монгол улсад зөвшөөрөгдөж байгаа юмуудыг ч үл зөвлөдөггүй төрлийн. Ер нь л тэрийг бол заавал хавсарч үтсэн тохиолдолд бол яана гэсэн юм байна. За саяын шинжилгээнүүдийг яг хэлж өгөөч. Энэ юу болоо явчих вэ гэж бодож байна. Тэмдэглээд авъя. Одоо эмэгтэйчүүд яг асууна. За ингээд лаборатори дээр ч юм уу эмэгтэйчүүдийн имлэг дээр ямар ч имлэгээс очоод хамаагүй ямар шинжилгээнүүд өгнө гинэ. Иннээс шалтгаалаад уух уу, уухгүй юу, магадгүй би хэдийн наснда цэвэрших боломжтой гэдэг чинь ингээд тодорхой гараад ирж штэ. Тийм. Ямар шинжилгээ гэлээ. Бэлгийн юуны даавар гэсэн үү? Тийм, бэлгийн даавруудын шинжилгээ өгж болно. Эстроген даавар, прогестерон даавар, за фолликул сэдэгч дааврууд байдаг, лютенжүүлэх дааврууд байдаг. За иймэрхүү даавруудын шинжилгээнүүдийг бол ер нь бол өгж болдог. Өндгөөсийн нөөцөд тодорхойлуулах гэж байгаа маа тэр шинжилгээнүүдийг өгье гэж хэлж баг болох нь. Тийм, болно. Ер нь бол өндгөөсийн нөөц тоо чанарын шинжилгээнүүд гээд бол ер нь бол хийгддэг гэсэн үг. Энэ өндгөөсийн нөөц нь дуусна гэж яах вэ? Бүр ор тас дуусна гэж яах вэ? Тэгэхээр харин биений юм зогсоод ер нь бол тэр юм уу? Тийм. Эхээс одоо төрөхтөл бидэд өндгөөсийн нөөцтэй төрдөг гэсэн үг байхгүй. За тэр яаж байгаа юм гэхээр одоо юу гэдэг нөгөө нөхөн үржихгүй нас гэд яригдчихэж байгаа шүү дээ охид хөвгүүдийн нас. За тэр үеэс ахуулаад нөгөө биений юм маань ирж эхэлж байгаа. За тэр биений юмны эрэлт болгоноор яадаг юм гэхээр өндгөөсийн нөөцийн тоо маань одоо нөгөө багаар багасж эхэлдэг гэсэн үг байхгүй. За тэгээд яах юм гэхээр бүр одоо өндгөөсийн нөөц тоо дуусахаараа буюу нөгөө нөхөн үржихгүй төгсгөлийн одоо үе шат буюу ер нь бол цэвэршилтийн процесс л тэр үед бол болж байгаа гэсэн үг. Одоо хар ухаанаар хэлвэл нэг савнаас халбагдаж эхэлнэ гэсэн үг авч. Сар болгоо ингээд халбагдаж авсараад тэр савны орол хоосороход өндгөөсийн нөөц дуусаад ингээд. Тэгээд энэ амар санагдаад байгаа нь надад юу штэ. Өндгөөсийн нөөц дууслаа. За тэг боллоо. Энэ үеэс эхлээл эртээ болчихл байна гэж бодогдож байна. За бодлоо. Эмэгтэйчүүдэд тийм хоорондоо ингэж ярьдаг. Тийм биш ч гэсэн ер нь би эмгтээлэг байдлаа алдаад одоо тэрнээс хоошоогоо яана юу болох бол гэдэг айдас байна. Тийм. За энэн дээр бол одоо ерөнхий бол одоо юу гэдэг төрөний хэлсэнчлэн шууд одоо тийм шинж тэмдгүүд илэрхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол одоо нөгөө эмгтээлэг байлгах шинж тэмдгүүд маань ер нь бол буурч байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань өөртөө анхаарад одоо тэрийг нэмэлтээр ч юм уу хэрэглэж эхэлж болох нь витаминуудыг бас хэрэглэж болно. За тэгээд дасгал хөдөлгөөнөө хийх байдлуудаар ч юм уу өөрсдийгөө зохицуулаад аваад цаашдаа ерөнхийдөө энэ бол цэвэршилт гэдэг нь одоо физиологийн хэвийн үйл явц. Ерөнхийдөө бол санаа зовох төрлийн зүйл биш учраас ер нь бол энээс хойш хожуу үедээ ер нь бол яах вэ гэдэг тал руугаа илүү бас явбал зүгээр гэсэн үг. Тэгэхээр энэ цэвэршилтийг жаахан хойшлуулах арга зам юу байдаг вэ? Жишээ нь яг 45-аас эхлэе гэж бодлоо гэхэд тэрийгэ 50 болгох тийм аргууд байдаг уу?
За ер нь бол байхгүй. Байхгүй юу? Одоо ер нь бол тий автоматар тэрийг хойшлуулаад за тэд хүртэл явъя гэсэн зүйл бол байхгүй. За ерөнхийдөө бол өндгөөсийн нөөц дээр одоо жишээ нь нөлөөлж байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Хорц зуршлууд гэж ярьдагтай адилхан ерөнхийдөө одоо юу гэдэг арх тамхины хэрэглээ ихтэй, за тэнгүүтээ таргалалт ихтэй ч гэдэг ч юм уу, стресс ихтэй, иймэрхүү зүйлүүд бас байж болно. Дээр нь нэмээд нөгөө удамшил байж болно. Харин бид хэдий одоо юу гэдэг татгалзаж болох зүйлүүд байвал тэрнээсээ татгалзах юм бол энэ харин боломжтой байж байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдгийг гэхээр арх тамхи хэрэгэлдэг те татдаг байсан бол энийгээ болиулах ч юм уу. За тэнгүүтээ биенжин ихтэй байна те хөдөлгөөн хийдэггүй. Ийм байвал хөдөлгөөн тасгал хөдөлгөөн хийж эхлэх гэдэг ч юм уу. Гэхдээ одоо юу гэдэг гів гинтвд байжснаа би өнөөдөр тасгал хөдөлгөөн хийгээд хийх биш. Тэгээ тэрийг удаан хугацаанд тууштай дадал болгож хийх хэрэгтэй гэсэн. Хэдхэн өдрийн тасгал хөдөлгөөнөөр бол энэ шийдэгдэх зүйл биш байхгүй. Одоо бидний биеэр эргэлдэж байгаа цус физиологи энэ төр чинь бүгд л хоорондоо уялдаа холбоотой учраас тэрийг тууштай удаан хугацаанд бол авч явах хэрэгтэй гэсэн үг. Бас нэг эмчийн ч илүү нэг юм уншиж яхад сонсож яхад одоо эмэгтэй хүмүүс чинь жирэмсэн болохоор жирэмсний 9 сарын хугацаанд биений юмны ингээд зогсож байгаа болохоор энэ хугацаанд өндгийн эсээ ингээд гадагшлуулахгүй гамжиж байна. Төрөх тоолонд 9 сараар гамнагдана. Төрсний дараа одоо нэг ойролцоогоор 1 сар болоод биенийх нь нэмэрчдэг хүн байдаг. 1-2 жил болоод ирдэг хүн байдаг шүү дээ. Энэ хугацаанд ингээд өндгийн эсийн нөөц гадагшлахгүй хуримтлагдаад юу гэдгийг жоохон гамнж байгаа гэж бас сонсч ирсэн. Энэ үнэн үү? Одоо ингээл яг л хар ухаан л гэж ярил л да. Тэгэхэд нэрэл ингээл гадагшлахгүй байгаа юм чинь ингээл хэвийн хэмжээндээ байж байгаа гэж ойлгож болох уу? За нэгсэндээ жирэмслэлтийн процесс бол өндгөөс одоо юу гэдэг эр бэлгээс нийлээд одоо үүрэг одоо нэгсэндээ бий болж байгаа байхгүй. За ерөнхий ял яаж байгаа юм гэхээр биений одоо хүн болгон дээр харилцаа адилхан өөрөөр ирж штэ тийм мөчлөг энэ төр. Энэ бол тухайн хүний ерөөсөө л биеийн онцлог. Тэгэхээр нөгөө хүн болгон өөр гэдэг утгаараа бол тухайн хүн дээр одоо юу гэдэг биений юм маань төрснөөс хойш хэдэн сарын дараа бол ирж болдгоо л гэсэн үг. Одоо сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд дийн яг цэвэршилтийн дундаж нас нь хэдээс хэд гэлээ? За одоо бол яг уу за сүүлийн үеийн судалгаанууд дээр бол ер нь бол 47-оос 49 нас. Эхэлж байгаа нас нь тий. Ер нь бол яг оны судалгаануудаас шалтгаалаад бол ер нь жоохон хойшлогдсон харагдсан. Ер нь бол одоо юу гэдэг ойролцоогоор 13 оны судалгаан дээр гэхэд жишээ нь 45 орчим байсан бол сүүлд хийгдэж байгаа судалгаанууд дээр гэхэд 47-оос 49 байсан. Одоо бүр сүүлийн үеийн яг судалгаанууд дээр бол 51 нас ч юм уу тиймэрхүү байдлууд орж ирж байгаа. Энэ бол ер нь бол тухайн одоо юу гэдэг нийгэм орчин гэд энэ зүйлүүд бас илүү нөлөөлж байгаа. Одоо яг энэ дээр тэгээд сэргээн засах тал дээр нь юу хийж болох вэ? За ерөнхий цэвэршилт яагаад сэргээн засахтай уялдаж холбогдоод байна уу гэхээр одоо нөгөө цэвэршилтийн процессээс болоод нөгөө шээс задгаарлын шинж тэмдгүүд явагдаж эхэлдэг байхгүй юу. За одоо жишээ нь шээс задгаарл гэл тэгэхээр юу гэхээр одоо шинж тэмдэг нь ойрхон шээс хүрэх, дутуу шээс юм шиг санагдах ч юм уу, шүн босоо шээх, гинэ шээс хүрэх, ханааж найтагаар шээс тусах ч юм уу. Иймэрхүү байдлуудаас бол шалтгаал ер нь бол явагддаг. Гэхдээ одоо юу гэдэг эдгээр дурдж байгаа шинж тэмдгүүд нь бүгд илэрдэг гэсэн үг биш л те. Шээс задгаарл бол одоо ерөнхий хуваагдчихдаг мэдрэлийн гаралтай байж болно, ачааллын гаралтай байж болно, холимог байж болно, булчингийн гаралтай төрлүүдээр ер нь бол хуваагдаж явагддаг гэсэн үг. За нөхөн сэргээх эмчилгээ яаж явагддгийг гэхээр ерөнхий одоо нөхөн сэргээх ярихын тулд бол ер нь бол арц гэролын булчин ярих хэрэгтэй. За арц гэролын булчин гэдэг зүйл юу юм гэхээр бид эдийн хэвлийн үндийн хамгийн доотлын булчин болж явдаг. За нэгсэндээ одоо юу гэх юм гэхээр хунигч зориулттай, өргөх зориулттай булчин байдаг гэсэн үг. Бага арцгийн хүндэтэх хэрэгтнүүд буюу одоо юу гэх юм гэхээр давсаа, гүтрээ, умаа, шулуун гэцнүүдийг өргөж идэг гэсэн үг. За нөгөө талаараа яадгийн гэхээр амсруудыг бас хумжидаг гэсэн үг байхгүй. Тэгтэл энэ яадгийн гэхээр насжилттай холбоотой буюу нөгөө физиологийн дагуу яг адилхан нөгөө одоо юу гэдэг гар хөлийн арьс суларж байгаатай адилхан тэр арцгийн булчин бас суларчдаг гэсэн үг. За тэр арцгийн булчин сулархаар яаж ийнө гэхээр нөгөө өөртөө нэг барих ёстой юмнуудаа барьж чадахгүй алдах ч юм уу иймэрхүү зүйлүүд явагдаж эхэлдэг. Тэгэхээр тэр булчин тодорхой хэмжээгээр чангалах төрлийн эмчилгээнүүд хийгддэг гэсэн үг. Тэгээд аль болох шинж тэмдэг эмчилгээнүүд буюу одоо нөгөө ханааж найтахаар тусаад байна шүү дээ. Тэр төрөл рүүгээ хийгддэг гэсэн үг.
Олон төрсөн эмэгтэйчүүд бас энэ арцгийн ороолын булчин суларсан байх вэ? Төрсний дараа яаж шангалах уу? Кегел дасгал байдаг юм уу? Одоо сүүлийн үед физик эмчилгээ, санал дээр суух гэл юм олон эмчилгээнүүдээс харагдаад сонсогдоод байдаг. Тэгэхээр энийг өөрөө ингээд нэг юм шалгах шин аргууд бас байгаад идэг штэ. Энүүгээр шалгаад чадахгүйтэй янз янз байгаа. Хэрвээ чадахгүй байлаа гэж бодоход техникийн дэвшилтийг ашиглаад шалгуулчих арга байна уу? Тэглээ гэж бодоход гэрээрээ өөртөө анхаарал тавиал одоо булчин л юм чин те дасгал хийгээл одоо хүний хөл гарын булчин хөгжчихдэг шиг түүнийг ингээд хөгжүүлэх боломжтой нь байгаад боломжгүй гэж бас байх уу? За ерөнхий булчин өөрөө яах юм гэхээр агших сулрах үйлдвэрийг хийж их ёстой байдаг гэсэн үг. Тэгэхээр бол яах юм гэхээр кегел дасгалаар бол засрах боломжтой. За тэгтээ тэр одоо юу гэх юм гэхээр дахиад унжилтаас шинж тэмдгээс бол хамаарна. За ерөнхий унжилт багтай одоо юу гэдэг шинж тэмдэг багтай хүн бол яах юм гэхээр булчингаа одоо өөрөө мэдэрдэг агших сулрахыг мэдэрдэг бол кегел дасгалаар засрах бүрэн бас боломжтой төрлийн. За тэгтээ мэдээж төрсөн эмэгтэйчүүд дээр бол аль ч төрлийн эмчилгээ бол мэдээж төрөг юм шиг бол болохгүй. За тэрийг харин одоо юу гэдэг нь тодорхой хувиудаар бол сайжруулад, байраад, дээшлүүлээд байж бол болтгоо гэсэн үг. За гэрийн нөхцөлд одоо эмэгтэйчүүд маань хэрхэн одоо юу гэдэг миний өтрээний булчин суларчлаа, миний давсаг унжсан байна гэдгийг гэрийн нөхцөлдөө ерөнхий бол бас шалгаж бол бас болдог. За одоо жишээ нь хамгийн ихэнд одоо юу гэх юм гэхээр сарын тэмдгээ аягаа хийхэд, тампон хэрэглэхэд ч юм уу шууд нөгөөх нь явж орж ийн. Ямар ч одоо юу гэдэг зуурах, барьцалдах зүйлгүй өтрээрээ орж ивэл энэ бас суларсан нэг шалтгаан байж болно. За дээр нэмээд яаж шалгаж болох юм гэхээр гараа сайхан уугааж ягаад, ариут тоож ягаад байж болно, бээлийн өмсөж ягаад. За ерөнхийдөө бол өтрээр гараа хийх юм гэсэн. За тэгж яагаад яах юм гэхээр одоо юу гэдэг зүлхийлттэй, унжилттай зүйл уур талд нь тэмтрэгдэж гэнэ үү гэдгүүдийг анзаарах ч гэдэг ч юм. За тэнд хэвийн үедээ бол тэгж тэмтрэгдэхгүй. Нэгсэндээ давсаг яах юм гэхээр хэвийн үед бол өтрээр орж тэмтрэгдэхгүй гэсэн. За зүлхийсэн зүйл тэмтрэгдээд байгаа ч юм уу. За нэг загсны хушуу шиг зүйл орж ирээд байгаа ч юм шиг юм уу. За тэгээд иймэрхүү зүйлүүд тэмтрэгдэж явлаа. Надад ер нь бол унжилт бол байгаа юм байна гэд бас үнэлэх. За тэгтээ тэрийг одоо юу гэдэг хэдвэр зэрэг гэдгийг нь мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр мэрэгжлийн эмнэлэгт байгууллагт одоо юу гэдэг очоод тэр зэргүүдийг бол тодорхойлуулж бас болдгоо гэсэн үг. За өөрөөр яаж одоо юу гэдэг нөгөө булчингаа мэдрэх гэдэг шүү дээ тий. Саяных бол унжилтууд яригдчихэж байна. За булчинг яаж мэдрэх юм гэхээр гараа оруулсан чигээсээ чангалж үзэх хэрэгтэй гэсэн үг. За тэгтээ одоо юу гэх юм гэхээр өтрөө бол одоо юу гэдэг бүхэлдээ ингэж бацдаг хэрэгтэн бол ерөөсөө биш. Энийг бас ирчүүд бас ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь эмнэлгээр ирж байгаа үзлэг хийлгэж байгаа хүмүүсийг харангуут ерөөсөө нөхрүүд нь одоо юу гэдэг сул байна. Энэ зэрэг явуулсан байдаг. За тэр бол яах юм гэхээр эрүүл мэндийн боловсрол арцгийн булчин гэж бас мэдэхгүй байгаа та бас холбоотой гэсэн. Өтрөө ерөөсөө л бүхэлдээ л тэр одоо юу гэдэг бэлэг эрхтний бэлгийн харьцааны үеэр барьж явах хэрэгтэй юм шиг мэдрэмжүүдийг эрэгтэй хүмүүс төрж явах хэрэгтэй гэж ойлгодог. За энэ бол ерөөсөө тийм зүйл биш. Ерөнхий суурийн булчин тэрийг бол ороож байрж одоо юу гэдэг мэдрэмжүүдийг өгч идэг гэсэн. За тэр суур булчин яадгийн гэхээр ерөөсөө ийм 2 урууны дайтай гар тэр бол мэдрэгдэж ороогдчих хэвээр. Инхээр сайн байна гэж ер нь бол үнэлж бол болно гэсэн. За тэгтэл ерөнхийдөө хальч хүргээд ч юм уу иймэрхүү байвал яах юм гэхээр миний ер нь бол булчин суларцсан байж болох юм байна. За тэрэн чигээсээ яаж үзэх юм гэхээр ийм оролттой байгаа чигээсээ ерөнхий бариад үзэж болно, тоолж болно гэсэн. Одоо жишээ нь булчин чинь нөгөө агших үйлдэлээр одоо ингэ барьж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэрийг нэг 10 хүртэл тоолоод үзэхэд дунд нь алдчихвэл ерөөсөө 1 2 3 гээл алдчих юм бол энэ бол сул руу бас орчдөг. За харин одоо юу гэдэг 10 орчим секунд бариад дээшээ барьж ивэл булчин бас гайгүй дундаж. Тэгтээ бас ер нь сул руу орчдөг. Ойролцоогоор 60 секунд бол ажиллах боломжтой булчин гэж үздэг. Сони юм а тий. Энэ одоо шээс задгаарах гэдэг байгаа штэ. Ерөөсөл бас булчин сулрах эсвэл унжихтай холбоотой юм байна. Бас гадны нөлөө гэж байх уу? Шээс задгаарах нь. За байж болно. Одоо тухайн хүний ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж болно гэсэн. За ямар хүмүүс төр ерөнхийдөө илүү сулрах ч юм уу зүйлүүд ажиглагддгийг гэхээр олон цагийн суугаа ажил хийдэг. За тэгэл ерөөсөө өдрийн ихэнх цаг нь суугаагаар одоо юу гэдэг өглөө гэрээсээ гараад машиндаа суугаал өдөржин ажил дээрээ суугаал орой гэртээ очингуудаа буудан дээр суугаад нөгөө арцгийн булчин яаж яах вэ гэхээр энэ хугацаанд агших сулрах үйлдэлийг ерөөсөө хийхгүй байгаа аахгүй. Тэгэхээр бас сулрах
нэг шалтгаан болдог. За өөрөөр яадгийн гэхээр өтгөн гаталттай хүмүүс байж болно. За хүнд юм өргөдөг, ажлын нөхцөл нь хүнд тий. Яагаад тэгэхээр арт зохиолч нөгөө хэвлийн хүндийн хамгийн доотлын булчин учраас байнгын ачааллыг нөгөө доошоо шахах зүйлүүдийг үзүүлээд байвал нөлөөлдөг гэсэн үг. За өөр бусад шалтгаан тархалалт байж болно тий. Арцэг яахын гэхээр өөрийн нөгөө одоо юу гэдэг 90-60 гэдэг шиг одоо юу гэхээр дээшээ нөгөө нэг одоо өөрийнхөө хэмжээнд тохирсон одоо хэвлийн эрхтнүүдийг өргөхгүйд байтал тэрийг хэд их тархалалтай байвал бас нөлөөлдөг. Төрөөгүй ч гэсэндээ энэ тохиолдолд унжилт үүсдэг. Сая мөхтэй амж хэллээ шүү дээ. Одоо эмэгтэйчүүд бол арт зэг ёроолын булчин суларч байгаа тохиолдолд шээс зад гараад өөрт тавгүй тухгүй байх, үнэхээр эмнэлэг дээр очихгүй байх нөхцөл үүсээд за эсвэл зүгээр өөрийнхөө санаачилгаар би нэг очих ёстой болчихжээ. Миний нас хэдүүлээ хэд төрлөө гэд ингээд санаачлаад очих нэг өөр хэрэг. Нөгөө талд нөхөр найз залуугийн ятгалгаар сэтгэл санаанд нь онцгой мэдрэмж төрүүлэхээр энэ нэг иймэрхүү эвгүй байдалтай ирж байгаа эмэгтэйчүүд нэрээ хэр байд юм болоо. Сая ингэсэн чинь бас хойноос нас хүмүүс хатгаад байна те. Тий. Ер нь бол за дийлэх эмэгтэйчүүдийн за тал хувь нь бол тийм байдаг. Нөхөр нь ер нь бол одоо тий бэлгийн харьцааны үеэр сул байна гэдэг ч юм уу. За одоо юу гэдэг нэг төрчод одоо юу гэдэг төрхийн өмнөхөөс арай өөрчлөгдсөн байна гэх нөхрийнхөө хэлсэн үгнүүдээс шалтгаалаад ирээд үзүүлдэг хүмүүс бол байдаг. За нэг хэсгээрээ бол зарим нь бол яадаг үг гэхээр хөвчлөө өөртөө ирээд үзүүлээд за одоо би ер нь бол 2 төрчлөө 3 төрчлөө одоо би одоо ямар шуухан байгаа бол гэдгийг мэдэх байдлуудаар бол ирж бол үзүүлдэг. Шээс зад гарах дээр авах арга хэмжээ, эмчилгээнүүд эмийн төрлөөр байдаг юм уу? Эсвэл одоо жишээ нь давсаг сойгч гэдэг юм уу те мэсцлийн аргаар байдаг юм уу? Ер нь ямар эмчилгээнүүд байдаг юм бэ? Жишээ нь би бол телевизээр харахтаа бол таны шээс задгаарлыг одоо ээж ихчид чинь тохиолдож байгаа бол энийг хэрэглээрэй гэдэг ийм реклам бол харж исэн. Энэ мэтчлэн энгийн аргаар гэрээр одоо эмчилгээ байдаг юм уу? Эсвэл заавал одоо эмчит хандаж өөр эмчилгээнүүдийг хийх ёстой байд юм уу? За ерөнхий бол яаж болох юм гэхээр хөнгөн зэргийн үе шатн дээр байгаа одоо юу гэдэг унжилтгүй төрөөгүй за жишээ нь кегл дасгалыг бол биений эмэрсэн цагаас ахуулаад хийхийг ер нь бол зөвлөдөг гэсэн үг. За тэгэнгүүт яах юм гэхээр ер нь бол хийдэггүй хүмүүс ер нь кегл дасгал гэж яг юуг нь ойлгодоггүй яг хаана ямар булчин чангалах ёстойг ойлгодоггүй гэсэн үг. За кегл дасгалыг ерөнхийдөө бол яах юм гэхээр бүх эмэгтэйчүүд маань хийж явах ёстой. За юу гэдэг тэгэхээр унжилт багтайч байсан, арт зэг ёроолын булчин суулж байсан, чангаж байсан ер нь бол тогтмол өдөр тутамдаа бол амьдралын хэв маягаа болгоод хийвэл илүү зүгээр. Одоо юу гэхээр бид хэд өдөр тутамдаа гараа хөлөө гэд одоо бусад хэсгийн булчингуудыг ачааллуулж штэ тий. Тэрнтэй адилхан арцгийн булчин яах юм гэхээр адилхан тэгж ачаалал авч явах хэрэгтэй байдаг гэсэн үг. За энийг хийхэд тулд одоо юу гэдэг өөрийнх нь нэршлиг бол кегл дасгал гэж хэлээд байгаа. За кегл дасгалыг хийхэд тулд яадаг юм гэхээр тухайн хүний хэвлий гуй үзэгний хэсгийн булчингууд чангарахгүй байх хэрэгтэй байдаг. За мөн амьсгал төгжихгүй байх хэрэгтэй байдаг. За тэр байрлалаас яах юм гэхээр зөвхөн одоо мэдрэмжийн хувьд бол яах юм гэхээр шээсээ барьж байгаа юм шиг. За юу гэдгийг гэхээр одоо юу гэдэг анус орчмоо хомж барьж байгаа үйлдэлүүдээр барих ч юм уу тэгж хомих байдлаар барих хийх хэрэгтэй байдаг гэсэн. За тэгтээ юу гэх юм гэхээр тодорхой хэмжээгээр барилттай хийх хэрэгтэй гэсэн үг. Нэг чангалаад, нэг суллаад орхих биш. За энэ бол тэгтээ байж болно. Нэг чангалаад, нэг суллаад ингэж хийх нь яах юм гэхээр өнгөц булчинд үйлчилдэг. Нөгөө түрүүний ярьж исэн хунигч булчинд буюу шээсний, хөвгний амсар, хошногны амсар, өтрийн амсруудыг барьж идэг булчинд гэсэн үг. За тэгвэл гүний булчинд яадаг юм гэхээр одоо илүү барьж иж үйлчилдэг төрлийн гэсэн үг. Одоо юу гэхээр барьж иж тоогоо хэсгэж булчингаа чангалаад те нөгөө 10 хүртэл нөгөө гэртээ шалгаж үзсэн шүү дээ. Тэрнтэй адилхан 10 секунд бариад 10 секунд суллаад гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлуудаар тавтамжтай хийх хэрэгтэй гэсэн үг. Бусад эмчилгээнүүд гэвэл одоо эндээс өөр байх уу? За бусад эмчилгээнүүд бол байна. За яах юм гэхээр эмийн эмчилгээн дээр бол жишээ нь одоо яах хэрэгтэй. Ялган ойшлогоо чухал гэсэн үг. Одоо жишээ нь циститтэй холбоотой за тэнгуүтээ давсганы унжилттай холбоотойгоор яах юм гэхээр энэ маань шинж тэмдгүүд нь ерөөхдөө төстэй явагдаад байдаг байхгүй. За циститийн үед яадаг юм гэхээр жишээ нь ойрхон шээс хүрэх, шүн босож шээгч гэдэг ч юм уу. За тэгснээр давсаг унжилтын үед бас яг адилхан энэ шинж тэмдэг байгаад байдаг. Тэгэхээр яг альнаас болж энэ шинж тэмдэг явагдаж байгаа вэ гэдгээ хэдүүлээ ялган
тодорхойлон онцлох хэрэгтэй гэсэн үг. За шээсний ерөнхий шинжилгээ өгөх, бактериологийн шинжилгээ өгөх, тэнд одоо юу гэнхээр өвдгөө байх төрлийн үүсгэгч байна уу гэдгийг бол шинжлэх хэрэгтэй байдаг гэсэн үг. За үүсгэгч байвал яах юм гэхээр нөгөө лабораторийн аргаар гараад ирлээ те. За тэрэн дээрээ яах юм гэхээр хэдүүлээ эмчилгээгээ явуулдаг гэсэн үг байхгүй юу? За тэгэх юм бол нөгөө шинж тэмдгүү зүгээр болчих юм бол энэ бол ерөнхийдөө бол одоо юу гэдэг нь янгийн өрөслийн гаралтайгаар бол ийм шинж тэмдэг илэрж исэн байна гэж үзчихэж болно. За давсаг унжилттай холбоотойгоор ийм шинж тэмдэг илэржээвэл яах юм гэхээр мэрэгчлийн эмчид үзүүлээд унжилттай байна уу гэдгээ бас шалгуулна. За мөн хэвлэн яхаа хийлгэж болдог гэсэн. Нэгсэндээ давсаг маань гүлгэр болчихсон учраас шээсээ гадагшлуулахад бүрэн гүйцэд агшиж чадчихна уу гэдгийг хэдүүлээ үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхийн тулд одоо юу гэдэг өвлөө эмнэлэг дээрээ давсгандаа шээстэй очиод харуулад за босож одоо давсган дах шээсээ суллуулад нөгөө бүрэн гүйцэд сулрах процесс энэ төр явагдаж гэнэ үү гэдгийг бас ажиглах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн бас нэг сонирхоод байгаа юм байна. Ар цэгийн оролын булчингаа чангалахын тулд нэгдүгээрт өөрөө шалгадаг байдаг юм уу, эмнэлэг дээр очичоод байдаг юм уу. Ингээд кегл дасгалаа хийчлээ. Тэгэнгუთ хүн чинь ер нь дасгал хөдөлгөөнийг тогтмол олгож чаддаггүй, байн хийж чаддаггүй гэж сахилгын асуудал яригдаад ирэнгუთ дараагийн асуудал руу шилжээд одоо нэг юм магадгүй аппарат байдгийн юм уу, эсвэл одоо сандал дээр суугаад чангалдаг гэл нэг эсвэл үед бас нэг эмэгтэйчүүд хоорондоо яриад байдаг штеп. Энэ хэр үр дүнтэй байдаг бол өөрөө шалтгааллахгүйгээр хөндлөнгөөс ингээд нэг юм аппаратаар чангалуулах гэдэг штеп. Энэ нь кегл дасгал хийснээс үр дүн хэр байх бол ер нь үр дүн өхөө. За энэ дээр бол ерөнхийдөө бол тухайн хүний биеийн онцлог физиологоос шалтгаална гэсэн үг. Одоо жишээ нь төрөлт хүртэл нөлөөлнө. Одоо юу гэдэг төрөлтийн үеийн хүндрэл байж болно. Харзангийн хэсгээр урагдaltaй төрсөн том ураг тээлттэй ч юм уу. Тухайн хүний булчингийн онцлог гэмтэлхүүдээс шалтгаалаад бол үр дүн бол өөр бас байж болно гэсэн үг. За тэгвэл ерөнхий одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ямар байгаа юм гэхээр өөрөө гэрийн нөхцөлд хийж чадахгүй байгаа. Булчингийн агших сулрах рефлекс алдагдсан. За одоо ерөнхийдөө нэгсэндээ агших сулрах рефлекс алдагдсан учраас хүмүүс одоо жишээ нөгөө булчингаа чангалаад шээсээ барьчих юм чинь барьж чадахгүй туцаагаад байгаа зүйлүүд ажиглагдаад байгаа байхгүй алдагдчихад байна. Тэгэхээр энийг яах юм гэхээр нөхөн сэргээгээд аппараттай эмчилгээнүүдэд бол ер нь бол явж болдог. Энэ маань яах юм гэхээр нөгөө хийх гээд байгаа кеглийг өндөр давтамжаар хийгээд гүнээс нь нөхөн сэргээх байдлуудаар хийгддэг байхгүй. Үе шат дараалттай хийгддэг гэсэн. Гүний булчингийн эмчилгээ, өнгөц булчингийн эмчилгээ, шээс задгаарлын эмчилгээ, за холимог шээс задгаарлын эмчилгээ ч гэдэг ч юм уу. За тэгээд ерөнхийдөө давсагны хэд мэдрэгчлийн эмчилгээнүүд гэх байдлуудаар бас хийгддэг. За ерөнхийдөө бол одоо эмнэлгээр ирж үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь давсагны хэд мэдрэгшил алдагдсан хүмүүс ирдэг. За энэ нь юу юм гэхээр одоо юу гэдэг давсганд нь шээс дүүрсэн байхад мэдрэхгүй байх гэдэг ч юм уу. За иймэрхүү байдлуудаар илэрдэг гэсэн үг. Ямар шалтгаанаар ерөнхийдөө бол үүссэн байдгийг гэхээр одоо юу гэдэг Монголын нөхцөл нөгөө нойлын асуудлаас болоод одоо юу гэх юм гэхээр давсган дах шээсээ одоо бид хэд хүрх үед нөгөө нэг мэдрэл булчингийн холбоосоор тэр чинь очиж байгаа шүү дээ мэдээлэл тэр үед нь сулалахгүйгээр нөгөө удаан бариад удаан давсгаа чинрүүлээд явснаас болж байна. Тийм. Удаан давсгаа одоо юу гэдэг өглөө гарангуйтай орой очиод гэртээ очиод сулалах ч юм уу иймэрхүү шалтгаануудаас болоод бас давсаг унжих шалтгаан бас болдог. Тэгэхээр айлд болох эмэгтэйчүүд маань одоо юу гэдэг давсгандаа шээсээ удаан барихгүй байх хэрэгтэй. Инээс шалтгаалаад давсагны хан зузаа зарах одоо нөгөө циститээр өвдөх ч юм уу иймэрхүү зүйлүүд бас болдог. Эрсдэл байж болох уу? Жишээ нь одоо ингээд давсаг унжцсанаа мэдэхгүй. Тэгээд ингээд шээс задгаарснаа мэдэхгүй яваад иж гэж бодъё. Тэгээ ингээ удаан явснаас ямар эрсдлүүд гарах боломжтой байна уу? За ерөнхий одоо юу гэдэг өмнөх үе шатын унжилтан дээр анхаарахгүй байна тий яваад л нэг мэтгэд яадаг юм гэхээр давсаг маань гараад ирэх хэмжээний унжилт бий болчдөг. Өтрийн нэг хэсэг руугаа ар хэсэг руугаа тийм унжилт ерөнхийдөө бол давсаг яах юм гэхээр хэвийн үедээ тэмдрэгдэхгүй байжгаад за одоо юу гэдэг төөрөөлт, жирэмслэлт, өтгөн гаталт, таргалалт за суугаа ажил, нас жалтч гэдэг ч юм уу иймэрхүү байдлаас шалтгаалаад унжилт үүсээд яах юм гэхээр хоошоо зүлхийгээд буюу нэг хэсэндөө өтрийн нэг хэсэг руугаа бүр гараад ирдэг. За энэс шалтгаалаад яах юм гэхээр одоо юу гэдэг дотор хувцсанд өргөдөх, өвдөлт өгөх ч юм уу шинж тэмдгүүд ажиглагдаад тэр үед хүмүүс яадаг юм гэхээр одоо урлог мэс засал дээр очиод ерөнхийдөө бол давсгаа сойлгуулах төрлийн мэс заслыг хийлэгдэг гэсэн үг. За энэ асуудал
цахинд эмэгтэйчүүдийн нэгдсэн байгаа хүмүүс дотор өөр хоорондоо асуусан хэвээрэл байна. За ингээд найз нөхдөөрөө энэ тэнд ингээд сууж хахад ажлын газрынхан тоглоом шоглоом болоод бас нэг нэгнээс асуугаал яг л мэддэг юм шиг яриад байна. Юу вэ гэхээр цэвэршилтэнд эмэгтэй хүмүүс одоо нөхөртөөгөө найз залуутайгаа бэлгийн харилцаанд орохгүй удахн цэвэршилтийг эрт болгодог, наашлуулдаг гэдэг нэг юм яриа байсаар байна. Энэ яг үний юм уу? Энэ яг нөлөөлдөг юм уу? За, ер нь бол шууд бус утгаараа бол нөлөөлөхгүй. За, яах юм гэхээр бол бэлгийн харьцааны үед одоо юу гэдэг орохгүй те бэлгийн хамтрагчгүй энэ үед яах юм гэхээр цэвэршилт явагддаг гэж эмэгтэйчүүд ойлгоод байдаг бол энэ бол ер нь бол буруу ташаа ойлголт. Ерөнхийдөө цэвэршилт юугаар явагдаж байгаа юм гэхээр нас те 45-аас 50-50-наас за тэгэнгүүтээ даавар за тэгэнгүүтээ удамшил гэсэн зүйлүүдээр явагдаж байгаа учраас энэ бол юу гэдэг юм гэхээр бэлгийн харьцаа бол цэвэршилтэнд нөлөөлдөг зүйл бол биш ээ. За харин ерөнхий бол одоо юу гэдэг юм гэхээр тухайн хүн бэлгийн харьцаанд орохгүй ч гэсэндээ яах юм гэхээр арц ёроолын булчин буюу үтрэний хэвийн орчингоо хадгалахын тулд тодорхой хэмжээгээр тэнд бол нөгөө булчин ачаалуулсан төрлийн дасгалуудыг л хийж явах хэрэгтэй гэсэн үг. Энэ ер нь тэгээд дааврын нөгөө өөрчлөлтөнд орсон эмэгтэйчүүд нэгэнт ийм бэлгийн харилцаатай холбоотой асуулт яриа үүссэн болохоор дааврын өөрчлөлтөнд орсон тохиолдолд эмэгтэйчүүдийн бэлгийн харилцаанд орох дуршил одоо юу гэдгийг тэр нь ингээ буурдаг, багасдаг гэж одоо хэр үнэн бэ? За тийм мэдээж бол багасна. Одоо юу гэх юм гэхээр нөгөө эстроген даавар маань зохицуулаад одоо юу гэх юм гэхээр бэлгийн харьцааны таашаал мэдрэмжүүдийг ерөнхийдөө бас нэгсэндээ одоо юу гэдгийг дур тавилтаар аз жаргалын дааврууд илэрж байгаа гэсэн үг байхгүй. За тэрүүгээр шалтгаалаад ерөнхийдөө бол нөлөөлдгөө гэсэн үг. Тэгээд энэ эсвэл одоо эсэргээрээ залуу эмэгтэйчүүд нь штэ тэд одоо найз залуугүй ч юм уу нөхөргүй ингээ бэлгийн харилцаанд удаан ороогүй явсан тохиолдолд бас эрсдэлтэй энэ нь бас эрт цэвэрших ч юм уу эсвэл бол бас өөр ямар нэгэн ургацэг ургах ч юм уу нэг иймэрхүү юм яригадад байдیں۔ Амнаас амд амжаа би лавг сонсч байсан. Энэ бас хэр үнний ортой вэ? За энэ бол ер нь бол хотлаа гэд хэлэхэд бол ер нь бол болчихно. Тухайн процесс бол өөр зүйл. Зөв. За ингээд өнөөдрийн бид гурийн өндөр үсгийтэй ярьж байгаа сэдв бол ерөөсөө л ингээл эмэгтэйчүүдийн дотоод ертөнцийн их нарийн ширийн асуудлуудаас ярьлаа. Тэгээ цэвэршилт байна, даавар байна, одоо энэ арцэг ёроолын булчин байна, давсаг шээс задгаарах гэл ингээл ерөөсөө л эмэгтэйчүүд хоорондоо л яриад байдгаас биш хүн болго ингээл хажуугаасаа шууд асуугаал нээлттэй ярилцдаг сэдв бас биш л дээ. Хэдийгээр найзаасаа хин нэгнээс асуулаач гэсэн яг мэрэгжлийн үн зөв хариулт өгөөгүй юу гэхэд бас эргэлзээтэй сэдв. Тэгээ мөхтэй эмч одоо өндөр үсгийт подкастад хөвчлэн эмэгтэйчүүд сонсдог ийм подкастад энэ сэдвээр ярина гэхэд за гол нь энэ шүү, энэ дараалалаар яриад энэ агуулгыг үлдээчихгүй болвол за миний өнөөдрийн энэ подкастад орсон зорилго ер нь биелэлтэй гэж бодсон агуулга сэдв байна уу? За хэрвээ байгаа бол түүнийг хэлээд өнөөдрийн энэ удаагийнхаа өндөр үсгийт подкастыг жаргая. За ерөнхийдөө бол яах юм гэхээр цэвэршилтийн процессын талаар за цэвэршилтийн процесс маань ерөнхийдөө арц ёроолтой булчинтай хэрхэн холбогдож байгаа, шээс задгааралтай хэрхэн холбогдож байгаа талаар бол ерөнхий өнөөдөр ойлголтуудыг өглөө. За ерөнхий одоо юу гэдгийг түрүүний ярьсан дурдчилсан шинж тэмдгүүд ажиглагдж байгаа бол манай эмэгтэйчүүд маань яах юм гэхээр ичид санаа зовхгүйгээр мэрэгжлийн байгууллагуудад мэрэгжлийн эмч нарт хандуулаад өөрт тохиорсон одоо юу гэхээр үзлэг зөвлөгөөгөө авах хэрэгтэй. Энэ бол тухайн хүний одоо биеийн онцлогуд өөр учраас бүгд яг гэнхээр нэг механизмаар эмчилгээ хийгддэг төрлийн биш гэсэн үг. Үе шатаасаа хамаарад шинж тэмдгээс хамаарад өөр явагддаг учраас хүмүүс маань яах юм гэхээр эмнэлгийн байгууллагатай хандаад ерөнхийдөө өөрийнхөө үе шат за уунжилт цэвэршилтийн процессынхаа дааврын шинжилгээнүүдийг өгөөд нарийн мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Сонсогчдоо, үзэгчдээ Хүүхд Цэнгэр радио хөтлөгч Туул Эма нарын сонсогч та бүхэнд бэлтгэн хүргэдэг өндөр үсгийт подкастын энэ 7 хоногийн шинэ дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн зочин бол Medcare эмнэлгийн хүний их эмч Мөхтэй байлаа. Эмчтэй баярлалаа, Туулдаа баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа.